Өглөөний наран алгуурхан төнөж эх оронд шинэ өглөө илчээдүгэн айлчлан ирлээ. Гэвч энэ амьдрал мандах нар шиг үргэлж гэрэлтэж байдаггүй нь харамсалтай. Хаа нэгтээ шинэ хүн мэндэлж аль эсвэл өвчнөө ялан дийлсэндээ хувь заяа гэж байрлах нэгэн байхад энэ орчлонгийн өгсүр замд бүдэрч хэлж биш хийсч ирдэг өвчний өмнө өвдөг сөхрөн гимшиж суугаанч би. Яг л мандаж байгаа энэ нар хэнийг жалгалгүй цацравч туссан сүдрийг хизээч сарниулж чадахгүйтэй адил. Нийгэм даяараа бидний замын халдварт өвчин бүр ингээд салхи шиг нөмөрч байна. Далд байгаа 200 хэдэн хүнэл энэ их том асуудал шүү дээ. олж илрүүлэл хяналтанд авч чадвал Хэрвээ би халдвартай гэд гарчих юм бол би ядгуурлан адвархтанд өртөн гэдгээсээ айгаад өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал 3-6 сартаа нэг удаа шинжилгээ өгөөд үзье. Монголын нийгмийг цочроосон олон төвчүүрийн нэг нь хүн амын дундах өвчлөл. Ялангуяа халдварт өвчин, тэр дундаа бэлгийн замын халдварт өвчин. Өнөөдөр энэ төрлийн өвчлөл зөвхөн эмнэлгийн байгууллагад хамаатай асуудал байхаан болж, эрүүл Монгол хүний ирээдүйд занал хийлсэн үндэсний хэмжээний зовлон болон хувирлаа. Өвчин зовлон гэдэг хийж биш хийсч ирдэг амьдралын гашуун байдаг. Гэхдээ та бидний өнөөдрийн хариуцлага өөрсдийн ахлахмаас шалтгааллах өвчлөлийн нэг бол бэлгийн замын халдварт өвчин юм а. Ийм ч учраас өнөөгийн нээлттэй нийгмийн хаалттай асуудал болсон энэ сэдвийг хасах градус нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа онцлоо анхаарал хандуулно. Манай улсад бүртгэгдэж байгаа нийт халдварт өвчний 30 гаруй хувийг бэлгийн замын халдварт өвчин эзлэх боллоо. Эргэн та энэ тоог дахин нэг бодоод үзээрэй. Ойролцоогоор нийт халдварт өвчлийн 3/1 судалгаанаас харвал Монголд жилд дунджаар бэлгийн замын халдварт өвчний 15-аас 20 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Аюул ойртох биш, аль хэдийнэ хаалх тогшиж хажууд ороод ирж байна. Энд маань зохилон тохиолддог бэлгийн замаар дамждаг 30 гаруй төрлийн халдвар байдаг. Нийт Монгол улсад яг албан ёсны статистикаар хүний дархлаа өмслийн вирус, тэмбүү, закутн, тэрхэмназ гэсэн ийм 4 төрлийн халдварыг бол эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээнд бол тусгаж бүртгэж байгаа. Тэгэхээр энэ статистик мэдээнд бол бэлгийн замаар дамжих халдвар нийт халдвар түвшний дотор 30-аас дээш хувийг ер нь сүүлийн 5 жилийн дунджаар бол эзэлж авч байгаа. энэ зохилон тоглож байгаа халдвар нь бол тэмбүү, закутн, тэрхэмназ хүний дархлаа өмслийн вирус халдвар. Энэ дөрвийг олж байгаа. За энэ дотроос тэрхэмназ өвчний халдвар бол ерөнхийдөө буур хандлагатай байгаа. Олон жилийн дамжаар. За закутны халдвар бол за жаахан өгсөд жаахан буураад ингээд үндсэндээ нэг төвшөнд. За тэмбүү өвчний халдвар өсөж байгаа. 2000 оноос хойш одоо 10 гаруй жилийн динамикийг авч үзэх юм бол 2000 онд бол 100000 хүнд за нэг 7 орчим хүн тэмбүү өвчнөр өвчлөж ирсэн. За одоо энэ 2016 оны байдлаар нэг 26 орчим хүн өвчлөж байна. Дэлхийд эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхий дээр жилдээ ХДХВ-гийн 129 мянган шин тохиолдол бүртгэгддэг. Дэлхий дээр өнөөдөр 36.7 сая хүн энэ аюулт өвчний халдварыг тээж байна. Манай улсад 1992 онд энэ өвчний анхны тохиолдол бүртгэгдснээс хойш 25 жил өнгөрчээ. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд уг өвчний тархалт хурдцтай өснө нэмэгдэж нэг жилдээ шин тохиолдол 10-20-оор бүртгэгдэх боллоо. За өнөөдрийн байдлаар манай улсад ХДХВ дохын 249 тохиолдол бүртгэгдсэн. За үүнээс хүйсийн хувьд авч үзвэл нийт халдвар авсан иргэдийн 80% нэрхтээ 20% нь эмэгтэй хүмүүс байгаа юм а. Тэгэхээр энэ 2017 онд бол ХДХВ дохын 24 тохиолдол улсын хэмжээнд шинээр бүртгэгдсэн байна. За харин үүнээс 60 орчим хувь нь 20-оос 44 насныхан байна гэсэн судалгаа гарчээ. Харин өнгөрсөн хугацаанд халдвар авсан иргэдээс 40 хүн амнасаа алдсан байдаг. Статистик мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар манай улсад ХДХВ дохын 249 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 24 нь энэ 2017 онд шинээр илэрчээ. Үүнээс ХДХВ-гийн халдвартай хүмүүсийн 60 орчим хувь нь 20-с 44 насныхан байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Монгол улсад 40 хүн энэ өвчний улмаас амнасаа алдсан байдаг. ХДХВ дох ямар замаар халдварладаг вэ? Хүний дархлал хомсдлын вирусын халдвар дараах замаар дамжин халдварладаг.
үнд цус цусан бүтээгдэхүүнээр бохирлогдсон эмнэлгийн зүү тариураар эхээс урагт жирэмсний үед болон төрсний дараах эхийн сүгээр бэлгийн замаар дамжин халдварладаг. Монголд бүртгэгдсэн ХДХВ дохын тохиолдлын 99% нь бэлгийн замаар дамжсан байдаг. Энд онцлогод манай улсад ХДХВ-гийн халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн. Гэхдээ эхээс нэраад халдвар дамжсан тохиолдол байхгүй буюу халдвараас сэргийлэх менежмент манай улсад харьцангуй өндөр түвшинд байгаа юм. Эхээс урагт хүний дархлах хомсдлын вирус дамжсан ийм тохиолдлын тоо мэдээ баримтал тухайн улс орны бас эмчилгээний амжилтыг бол бас нэг талаар илтгэж идэг. За хүний дархлах хомсдлын вирусаар халдварлагдсан тохиолдолд хүн вирус тээгч болоод энэ бол тодорхой хугацаанд шинж тэмдэггүй үеэр явж агаад тэгээд эцэстээ бол дархлал дарангуйлагдсны дунд бусад дагалдах халдвараар өвчилж дархлын олдмол хомсдол гэдэг ийм өвчнийхээ хүндэрсэн шатандаа бол шилждэг гэсэн үг. За энэ бол ойролцоогоор тухайн хүнийхээ биеийн байдлаас шалтгаалаад 5 жил болон түүнээс дээш хугацаанд одоо хэдэн вирусын халдвар авчаа тийм ээ 5 болон түүнээс дээш жилийн хугацаанд эмчилгээ тусламж үйлчилгээнд хамрагдаагүй эмд ороогүй ийм хүмүүст хэвчлэн үүсэж байгаа. ХДХВ-гийн халдвар авсан л бол дох өвчнөр өвдсөн гэсэн үг биш. Манай улсад бүртгэгдсэн нийт халдвартай иргэдийн 38.8% нь дохын үе шатандаа онцлогджээ. Өөрөөр хэлбэл хүний дархлал хомсдлын вирусын халдвар авсан хүний өвчний шинж тэмдэг хүндэрч дох өвчний шатандаа ордог. Өнөөдөр Монголд ихэнхдээ ХДХВ-гийн шинж тэмдгийн үе шатандаа онцлогдох тохиолдол их байгааг халдвар төвчийн судлалын үндэсний төвөөс мэдээлсэн. Мөн халдвар авснаа мэдэхгүй удаан хугацаанд явсан тохиолдолч цөөн биш. 2016 оны мэдээг харахад бол нийт 16 онд онцлогдсон хүмүүсийн 45.8% нь бол тохын шатанд онцлогдсон байдаг. За энэ нь юу гэлж байна вэ гэхээр манай иргэдийн эрүүл мэндэд анхаарах хандлага бол төлөө солионо гэдгийг харуулж байгаа нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бол онцлогоо бол оройтж авч байна гэсэн үг. Бид нар бол хүмүүсийг аль болох эрт эмчилгээнд хамруулах тактик барьж ажиллаж байгаа. За энэ хүмүүсийн 186 нь бол одоо яг тусламж үйлчилгээнд хамрагдаад имээ уугаад явж байгаа гэсэн үг. 2013 оноос хойш тохын шатанд онцлогдож байгаа хүмүүс нэмэгдэж байна гэд. За энэ нь бол аюу гэлж байгаа хэрэг нэг талын бас энэ эмчилгээ тусламж үйлчилгээний үр дүнг сайн байгаа гэлтгэж байгаа бас нэг үзүүлэлт болчихж байгаа. Энэ юу хэлж байгаа вэ гэхээр бид нар яг онцлогдсон даруйд нь CD4-ийн тоог харгалзахгүй, дархлааных нь эсийг тоог харгалзахгүйгээр яаралтай эмчилгээнд оруулахад тухайн хүн цаашаа халдвар дамжуулах эрсдэл нь бол эрс багасдаг. За хэдийгээр өнөөдрийн байдлаар Монголд ХДХВ дохын 249 тохиолдол бүртгэгдсэн ч гэсэн нэг халдвартай хүний цаан хэд хэдэн тохиолдол байх эрсдэлийг эмнэлгийн байгууллагуудаас гаргасан байна. За тухайлах юм бол 2017 оны 3 дугаар сард хийсэн тооцооллоор Монголд ХДХВ дохын халдвар авсан 575 хүн байх магадaltaй гэсэн тооцооллыг хийжээ. Энэ бол Монголд халдвартай хүмүүсийнхээ өрдөө 50%-ийг нь л оншилж чадсан гэсэн үг ээ. Бид нэр тэр далд байгаа 200 хэдэн хүнэл олж илрүүлэл хяналтанд авч чадвал одоо бид нэр тэр дэлхийн нөөбийн одоо дохын үндэсний хөтөлбөрөөс зарлаад байгаа тэр 2030 он гэхэд ХДВ дохын асуудлыг бол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгоно. Тэр халдвартай байгаа улс орныхаа дотор байгаа халдвартай хүнээс 90% илрүүлж, 90% эмчилгээнд хамруулж, 90% дархлалын сэргээж вирусын ачааллыг бууруулах гэсэн энэ зорилтод хүрэх боломжтой болж байна. Өнөөдөр дэлхийд дахны шинжлэх ухаанд уг өвчний халдварыг бүрэн устгах төгс эмчлэх аргыг нэгээгүйч вирусын халдвартай хүнийг үр дүнтэй эмийн эмчилгээ буюу ретровирусын эсрэг эмчилгээнд хамруулж байна. Энэ нь ч бодитоор үр дүнгээ өгөөд эхэлсэн. ХДХВ-гийн халдвар авсан хүн ретровирусын эсрэг эмчилгээг хийлгэж эхэлснээс хойш 50 жил амьдрах боломжтой гэж үздэг байна. Хүний дархлал хомсдлын вирусын халдвартай байлаа гэхэд тэр хүн одоо сайн зөвлөгөө аваад тэр зөвлөмжийг хэрэгжүүлээд тэр эмчилгээнд ороод одоо тун хэмжээнд таарад ингээд зохистой ингээд болоо явуучих юм бол тэр харваны энтергээд одоо имээр нөгөө С вирусын халдварыг эмчилдэг гэдэг шиг тийм хэмжээнд одоо тэнийг эмчилээд хүний дархлал хомсдлын вирусын ачааллыг бол доод хэмжээнд толтол бууруулад хүнийг урт удаан хугацаанд эрүүл амьдрах тийм боломжтой нөхцөл бүрдэж байна. Амьдралд алдаа оноо ээлжилдэг. Гэвч таныг нэг л бүдрэхэд энэ аюулт өвчний халдвар хаалга тогших эрсдэл ойрхон байна. Бас алдахгүй сэргийлэх боломж нь ч гагцгүй таны өөрийн гарт бий.
Манай улсад бүртгэгдсэн ХДХВ дохын тохиолдлын 80% нь эрэгтэйчүүд байгааг дээр мэдээлсэн. Тэгвэл эдгээрийн мөн 80 орчим хувь нь бэлгийн цөөнх залуус байгаа юм. Иймээс ч дох ХДХВ-гийн асуудлыг зөвхөн LGBT хүмүүст хамаатай мэтээр ярьж гадуурхах хандлага бий болсон нь өнөөгийн нийгмийн бодит дүр төрх. Энэ хүмүүст маань нөгөө ажилтг байгууллага маань эрэл сурал хийгээд яг тухайн чиглэлд ажилладаг нөгөө зорилтод бүлэг гэж онцгойлоод тий одоо сайн дурын зөвлөгөө шинжилгээнд зуучлаа, сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамруулад байгаа нь одоо ХДХ-ийн халдвар, Тэмбүүгийн халдвар гэдээ илрүүлээд байгаа юм. Ерөнхийдөө бол яг энэ LGBT хүмүүсийн өвчин гэдэг ч юм уу нийгэмд тиймэрхүү ойлголт байдаг. Бид нар мөрөөрөө ажиллаагээд амьдарч ин сураад явж гин. Хүн болгоно л нэг өөр өөрт нь бас зовлон байдаг. Төрөлхийн гэдэг зүйл шүү дээ энэ хамгийн гол нь. Яг л нөгөө бэлгийн зан үйлтэй холбоотойгоор тэ эрсдэл бүлэг гэж авч үздэг. Тэгэхээр нөгөө нэг яг одоо яг Монгол улсын хэмжээнд те ерөнхийдөө бүх салбарт бэлгийн чиг баримжаа, хүүсийн баримжаа илэрхийлэгдэх хэмээгдэх ойлголт төр яг нэгдсэн байр суурьтай хараахан болж амжаагүй л байна л да. Нийгмийн нэг тодорхой нэг одоо бүлгийн гишүүн болохын хувьд тухайн хүнийг одоо үл хүндлэх, үл зөвшөөрөхтэй, тэгээд нэр хоч өгөх, гутаан доромжлох гэх мэтчлэнгээр бүр цаашлаа тэр нөрөө бие мах бодит нүртэл халдах хүртэл одоо тэр байдлаар бол илэрж байгаа юм. Хэдий ч нэг хүчирхийллийн аргаар энд хандан төдий ч энэ байдал маань өөрөө нуугдмал байдалд ордог. Тэгээд манай Монголд байгаа өнөөдрийн одоо халдварын яг хуу дийлэнх тохиолдол нь бол нөгөө ИБ буюу эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн дунд байгаа учраас бас яг нэг талаараа энэ хүмүүсийн дундх нөгөө энэ нэг буруу ойлголт, ялгарлан гадуурхалт бас улам нэг нэмэгдэх ч гэдэг юм уу үндэслэл байж болохоор байгаа юм л да. Тухайн бүлэг хүмүүсийг ялгуурлан гадуурхаснаас эрүүлэн дэвшлэгэнд хамруулахгүй байсаасаа тухайн хүмүүсийг байж болохгүй гэж үзэх хандлагаас болоод бид нэр халдварыг барьж чадахгүй улам олон болгоод цааш нь явуулаад байгаа. Дан ганц бэлгийн цөнх эрсдэлт бүлгийнхэн ч гэлтгүй ХДХВ дохын халдварт хүнийг ялгарладаг хандлага нийгэмд бий. Энэ бүгд хүний эрхийн зөрчил гэдгийг Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссоос онцолж байна. Өөрөөр хэлбэл өвчлөлийн эрсдлийг бууруулах гол гарц нь ялгарлан гадуурхалтыг таслан зогсоох гэж харж байна. Ингээд бүх салбарт ялгарлан гадуурхалт байгаад байгаа учраас тэр хүмүүс энийг нөгөө илэрхийлж гаргаж ирэхээс айж байгаа нэгдүгürt очиж эмчилгээ үйлчлэгэнд авахгүй хамрагдахгүй гэсэн үг. Эсвэл хэрвээ би халдвартай гэд гарчих юм бол би ялгарлан гадуурхалтанд өртнө гэдгээсээ айгаад би жишээ нь хизээч өчөжтөө урьдчилсан сэргийлэх үзлэх онцлогонд хамрагдахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ байдал байхгүй байна гэдэг маань л өөрөө халдварыг хизээж тогтоон барих боломжгүй болно гэсэн үг. Дараагийн эрсдэлт бүлгийнхэн бол хар тамхи мансууруулах төрлийн бодисын хамааралтай иргэд. Хэдийгээр Монголд судсаар мансууруулах төрлийн бодис тарьж хэрэгэлдэг иргэд бохир зүү тариураар ХДХВ дохын халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй ч хар тамхи хэрэглэгчид өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг байна. Хаскрац нэвтрүүлэх үргэлжлэн хурц байна үзэгчтэй бид энэ удаа та бүхэнтэй боловсрол судлалын доктор профессор хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн зөвлөх лхав сүрэнтэй уулзаж байна. Тэгэхээр таны хувьд бас олон жилийн хугацаанд хар тамхи мансууруулах бодис хэрэгжилж байгаа иргэдтэй тулж ажиллаж зөвлөгөө мэдээлэл өгч яавал эрсдлийг бууруулах үүдэл чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр хар тамхи мансууруулах бодисыг тодорхой хэмжээгээр хэрэгжилж байгаа иргэдийн хувьд бол бэлгийн замаар дамжих халдварт өвчин бас өртөх эрсдэлтэй хэсэг гэж үзэгддэг шүү дээ. Тэгэхээр энэ одоо эрсдлийг яаж бууруулах хэрэгтэй гэж таны хувьд бодож байна? Жишээлбэл дэлхий дээр одоо нийт 30 хэдэн сая хүн дохтой байна. Энэ хүмүүсийн 5-10% нь болохоор мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэгжилж байгаад авсан магадлал нь айгүй өндөр байдаг байхгүй юу? Ийм. Тэгвэл Оросд дохтой хүмүүсийн 90% нь мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэгжилж байгаад авсан байдаг. Тэгвэл Хятадд яг энэ үзүүлэлт нь болохоор 75%. Тэгэхээр Монголд бас энэ хар тамхи судсаар тарьж хэрэгжилж явах юм бол дох авах магадлал айгүй өндөр байхгүй. Үүнээс гадна биеийн үнэлэгчид ХДХВ-гийн халдвар авах эрсдэлтэй бүлэгт орж байна. Хяналтгүй зочид буудал, дэм буудлууд ч энэ эрсдлийг дуудаж байгааг энд дурдалгүй өнгөрч болохгүй. Түүнчлэн бэлгийн замын халдварт өртөх эрсдэл өөр нэг хэсэг бүлгийнхэн бол хөдөлгөөнд хүн ам буюу шилжин суурьшиж ажиллаж байгаа иргэд. Ялангуяа хөдөө энэ уул уурхайтай холбоотойгоор гадаадд ажиллахаар явсан гэр бүлийн үлдэж байгаа хүмүүсийг бол одоо бүр ерөөсөө энэ бэлгийн замын халдварт өвчин бүр ингээд салхи шиг нөмөрч байна. Энэ судалгаа байгаа шүү. Иймээс ч нийгмийн бусад хэсгийнхнээс илүү ХДХВ дохоор өвчлөх өндөр эрсдэлтэй дээрх бүлгийнхэн хүн амыг мэдээлэлээр хангах, халдвараас сэргийлэх зөв дадал хэвшүүлэх чухал байна. Ингэж байж бид Монгол цус генэ эрүүл саруулаар нь авч үлдэж чадна.
та яг эдгээр хүмүүстэй ойр хамтарч ажиллаж бас санал сэтгэлийн сонсож ажиллаж байгаа хүний хувьд ямар гарц байна гэж та харж байна? Энэ халдвартай олон нийтдээ тулж ажилладаг төрийн бас байгууллага, хоёр дахь төрийн бас байгууллага байгаа. Тэгээд нийт халдвартай иргэд байна. Бүгд манай тэр одоо ингээд эрх ашигыг хамгаалахын тулд ажилтдаг юм төрийн бас байгууллага байгаа. Өнөөдрийн авсан бүх тохиолдол бол бэлгийн замаар дамжиж авсан. Ер нь асуудлын гол нь юу байсан бэ гэхээр зэрэг ерөөсөө бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орж тэр нь дээрээс нь одоо архины хэтэрхий хэрэглэнээс болоод ингээд халдвар авсан байгаа байхгүй. Ийм учраас бүх хүмүүстэй хэлэхэд ер нь архиад дагаад бусад нийгмийн бүх үйл ажиллагаа нь тавцаж орж ирж байгаа байхгүй. Тэгэд энэ зөвхөн хүний давталхамслын вирус, дох гэдэг өвчин маань зөвхөн эмч, эмнэлгийн ажилтан халдвартай хүмүүсийн асуудал биш байхгүй. Энэ бүгд нийгмээрээ бид нэр хариуцлага хүлээх асуудалтай. Энэ маань юу хэлж байгаа вэ гэхээр зэрэг ялварлан гадуур гутаанд оромжлох, ажилгүйдэл гэдэг ингээд нэг халдвартай хүний араас ямар их мөнгө төгрөг санхүү зарцуулдаг билээ те. Энэ мөнгө төгрөг санхүү зарцуулсных нь юу нь болохоор зэрэг асар их энэ улс нийгэмд хор хөнөөлтөд эхэлдэг л да. Анх халдвар авснаа мэдчихэд цаашдаа амьдрах итгэлгүй болж жаргаж байгаа нар дахин хизээж мандахгүй юм шиг шингэж ийм л хувь тавилан хүлээж байжээ гэж балмагдах хүн олон. Гэвч тэднийг өвчнөө ялан дийлж хүн шиг сайхан амьдрах итгэл сэтгэлийн галцог өгдөг зүйл нь үр хөөхд. Хүн байхын утга учир бол мэдээж гэр бүлтэй байх, үр удмаа үлдээх байдаг. Тэгэхээр эдгээр халдвартай хүмүүсийн хувьд бол мэдээж үр хөөхтэй болоод эрүүл саруул хөөхтэй болох боломж байгаа. Тэгэхээр энэ маань ч гэсэн энэ хүмүүсийг бас амьдрах итгэл өгдөг болоо гэдэг ойлголт. Хүн болж төрснөөс хойш хүн гэдэг бол үр удмаа үлдэх энэ бас маш том одоо нийгэмд хүлээсэн үүрэг байгаа те. Ийм учраас өнөөдрийн хувьд бол халдвартай олон нийт маань бол бас хүүхэд төрүүлэх энэ эрхэм нэгдмэл болсон. Тэгээд одоо халдвартай ээжүүдээс мэн одоо халдваргүй хүүхэд төрөх, хоёр халдвартай хүүхнээс халдваргүй хүүхэд төрөх гэдэг энэ олон асуудлууд байна л да. Тэгэхээр Монгол улс бас ганц ч хүүхдийг одоо халдваргүй төрүүлж байгаадаа маш том ололт амжилт гэж энийг бол үздэг. Бэлгийн замын халдвар төвчний эрсдэл яагаад жил ирэх тусам нэмэгдэх болов гэдгийн бусад шалтгааныг бид хайлаа. Тэгвэл ХДХВ дохын халдвар авах эрсдлийг бууруулахад дээр дүрдсэн эрсдэл бүлгийнхний асуудлыг шийдвэрлэхээс гадна залууст мэдээлэл өгөх нь чухал гэж төрийн болон төрийн бус байгууллагууд санал нэгдэж байна. Энэ дундаас ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг бие даасан байдлаар заахгүй байгааг буруутгалаа. Ялангуяа өсвөр үеийнхэн тохирсон мэдлэг мэдээллийг ч гэсэндээ өгж явах хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдрийн байдлаар бол бэлгийн эрүүл мэндийн хичээл болон бид хасагдсан байгаа л нөхцөл байдалтай байгаа шүү дээ. Одоо саяхан 15 настай хүүхэд дох авчлаа тий. Энэ мэн нөгөө дохоос урьдчилан сэргийлэх сургалтыг одоо ерөнхий боловсролын сургуулийн хичээлд оруулж өгөөгүйтэй холбоотой гэж үздэг. Хүүхдүүд минь бас дохын мэдлэг жоохон тааруу байгаа нь харагдаж байгаа байхгүй. Үнэхээр ч дээрхээрээ ор өмсөлгүй зүйл биш буюу залуусаас энэ талаар асуухад төдийлөн сайн хариулахаа мэдэхгүй байна. Яа тодорхой хэмжээний мэдээлэлтэй байгаа тэрнээс бол яг тийм амар гүндгий мэдээлэл байхгүй. Жисэн тийм мэдээлэл болох шүү дээ. Яг нэг тийм сайн нарийн бол. Гүд одоо тэгээд янз бүрийн хамгаалтгүй бэлгийн харьцаанд орох энэ төр ч юм уу тиймэрхүү асуудлаас л болж л гэж сонсч ирсэн. Тэгээд Иймээс ХДХВ-гийн өвчлөлийг бууруулахын тулд сургалт сурталчилгааны ажлуудыг сайдар хийх чухал байгааг дахин анхааруулъя. Өнөөдөр төр засгаас алстаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ч яригдахаар аюул төвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч байгаа талаар асуухгүй өнгөрч болохгүй. Тэгвэл өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн яам, түүний харьяа байгууллагууд дотоодын болон олон улсын байгууллага төсөл хөтөлбөртэй хамтран тодорхой үр дүнтэй ажлуудыг санаачлан хийж иржээ. Тэгэр нийт хүн амын дунд
0.1%-аас доош түвшинд барьж чадж байгаа ч гэсэн тодорхой бүлэг хүн амын донд бол тархалтын түвшин бол бас судалгаагаар 13%. Тэгэхээр сүүлийн үед бол ямар бодлогоор эмтэлж байгаа гэхдээ зэрэг энэ халдварын тархалт өндөртэй байгаа эрсдэл бүлгийнхээ хүн амын дунд цогц ийм арга хэмжээг хэрэгжүүлэх юм бол урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм бол нийт хаамынхаа дунд халдварынхаа бага тархалтыг тогтоон барих, улмаар бууруулах ийм үр дүн гарах юмаа гэж үзээд одоо сүүлийн үед авж байгаа манай энэ санхүүгийн дэмжлэг маань голчлон эрсдэл бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагаа цогцоор хэрэгжүүлэхэд бол санхүүжилт бол олгогдож байгаа. Канада улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр халдвар түвшин судлалын үндэсний төвийн бэлгийн замаар дамжих халдварын тандас судалгааны албан эмэгтэй болоод эрэгтэй үйлчлүүлэгч нар өшөө эрсдэл бүлгийн эмэгтэйчүүд ирчүүд хэдийгээр тогтоо өвчнүүдэд зориулсан үзлэгийн өрөөгөө хийж бүрэн засвар хийж тогтчлолтоо хийж дуусж байна. Тэгээд ерөнхийдөө бол Канада элчин сайдын яамнаас 20 дахь жилдээ энэ санхүүжилтийг өгж байгаа. За манай албаны хувьд бол энэ жил шалгарсан 13 төслийн нэг нь бол чадсан. Тэгээд бид нар бол ерөнхийдөө үйлчлүүлэгчтэй ээлтэй орчин тэдний 5 тухайг хангасан халдвар хамгааллын нийгмийн дээд зэгтээ одоо барьсан ийм хэмжээнд л энэ засвар үйлчлэгээ тогтчлолтыг хийж дуусгасан. ХДХ-д дохоос сэргийлэх том алхам бол иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх хэрэгтэйг зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад жилдээ 80 гаруй цэгээр дамжуулан 400 гаруй мянган хүн ХДХ-д дохын халдвараас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Түүнчлэн аюулгүй бэлгийн харилцааг эрхэмлэх, бэлгэвчийг тогтмол хэрэглэж хэвших зэрэг наад захын алхмуудыг мэддэг байх нь чухал. Үүнээс гадна энэ өвчин дан ганц бэлгийн замаар дамждаггүй гэдгийг байнга санах ёстой. Ер нь одоо нөгөө эрсдэлтэй ийм бохир зүй шипрээс нэг тааруухан эмнэлгээр үйлчилжүүлсэн, нэг тааруухан эмнэлгээр шүдэ ахуулсан, нэг тавламжгүй газар тариа хийлэгдсэн, нэг одоо тийм эрсдэлтэйхэн шиг одоо газар нөгөө олон шивээр хийлэгдсэн, шивээс хийлэгдсэн, чихээс цоолуулсан ийм юмнууд байгаа бол та ер нь шинжилгээнд хамрагдсан зүйтэй шүү л гэдгийг тэр тусламж үйлчлэг зөвлөж байгаа хүмүүс зөвлөгөө өгөөд тэр хүнийг сайн дураар нь шинжилгээнд хамруулж байгаа. Нийгэм даяараа өөрийнхөө эрүүл мэндэд анхаарат 3-аас 6 сарда нэг удаа шинжилгээ өгөөд үзье. Хамгийн гол зүйл нь юу гэхээр шинжилгээнд хамрагчаад хүмүүс хариугаа нэг сонсоод байдаг. Тэр маань 3-аас 10 жилийн хугацаанд нуугдмал байж болдог. Яг хүндэрсэн үедээ очдог ч гэдэм үү те. Хамгийн гол зүйл чинь хариугаа сонсон шүү. Нэг хүн ч гэсэн эрүүл байгаасаа тийм ээ. Тийм болохоор энэ их том асуудал шүү дээ. Бэлгийн замаар дамжих халдвар гэдэг бол тухайн хүний яг ухамсарт үйл ажиллагаатай шууд хамааралтай илтгэж үзүүлдэг гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас одоо залуучуудаа нийт хүн амд авралж хэлэхэд тохиолдлын бэлгийн автлыг л төвчих хэрэгтэй. Бэлгэвчийг зөв хэрэглэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд таныг хүний дархлах хүнслийн вирусээс бол хамгаалах бүрэн боломжтой гэсэн. Та амьдралынхаа төлөө, хүсэл мөрөөдлийнхөө төлөө юу хийж чадах вэ? Магадгүй энэ нь хамгийн энгийн буюу та эрсдэлтэй алхам хийсэн бол эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхээс эхэлнэ. Өвчин гэдэг хэнийг ч ялахгүй, гэхдээ энэ өвчнийг ялан дийлэх цор ганц боломж нь зөвхөн таны өөрийн гарт биш үү гэдгийг хасах градус нэвтрүүлэх энэ удаагийн дугаарт онцлоо. Анхаарлаа туссан баярлалаа. Залуус бид дохын халдвараас сэргийлж чаднаа. Өөрийнхөө ухамсараараа ингээд энэ халдвараас ингээд сэргийлэлээр илгэж хэлмээр байна. Залуус бид дохын халдвараас сэргийлж чаднаа. Хариуцлагатай хандцгаая. Залуус бид дохын халдвараас сэргийлж чаднаа.